Ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom MyMobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Оюун ухаан сэтгэл шингэсэн бүтээл болон үзэгч та бүхний төлөө гэсэн бидний зүтгэлийн нэгээх илэрхийлэл юм а гэж. Агшин бүрт аз жаргалыг бүлэглэн энэ бол SBN телевиз 10 дахь жилдээ та бүхэндээ хайр 31 үргэж байна. Өнөөдөр дугаар эхлэхэд бэлэн боллоо хүлээн. Цоо шинхэн зочдтойгоор үргэлжлэж байна. Манай нэвтрүүлэг маань нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай үзэгчдээ. Тэгэлгүй яг орой болгон өдөш бүр та бүхэндээ сонирхолтой зочдтой уулзуулж энэ онд хийж бүтээсэн зүйлээс салбар таваас манлайлаж байгаа тод одон болж гялалдсан эрхмүүдтэй уулзуулдаг учруулдаг. Харин өнөөдрийн зочдтой бүгдээрээ хамтдаа танилццгаая. Хүлээн авцгаана уу. 3/3 сагсан бөмбөгийн шилдэгүүдийг төлөөлөн Наранго, Шүрэн цэцэг нар болон залуу жүжигчин Энх тулга буюу Алга, Beatbox Баачка нарыг урьлаа. За баярын мэндийг хүргэе. Удахгүй болох байгаа шинэ оны бас баярын мэндийг хүргэе. Шинэ оны мэнд хүргэе. Шинэ оны мэндийг хүргэе. За манай уран бүтээлчдийн маань таньж байгаах, манай спонсор нархагчд маань, манай үзэсгэлэнтэй октоодыг маань бас таньж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд 2025 оноос товчхон дүгнээд яриул. За 2025 онд манай баг анх удаа энэ жилээс Салтоод гэд нэртэйгээр лигт ирж ирсэн. Тэгээд 35 жилийн маань тохиож байгаа юм лээ багийн маань. Тийм тэгээд 35 жилийн өмнө байгуулагдаад тэрнээс хойш манай баг болохоор 12 жил тасралтгүй улсын аварга алтан медаль авч ирсэн гэсэн. Тэгээд манай ихнэр байсан байгаа. Тэгээд үеийнхэн Алтоодыг харж байгаа бах. Тийм. Бид нар одоо үргэлжлүүлээд энэ жилээс Алтоод гээд багаараа лигтээ оролцоод тэгээд хүснэгтээ тэргүүлээд 2 дугаар байранд явж байгаа. Тэгээд шинэ багаас шинэ өнгө төрхтэй хэлж байгаа болохоор амар баяртайгаа. Баяр мэнд хүргэе. Тэгээд би ч нөгөө бас дээдийн бас фэнүүдийн нэг. Тэгээд байнгын тоглолтыг үздэг, мэдээллүүдийг байнга авч яадаг, тавхан хайлайтыг байнга авч аль болох дэрэгдээс нь үзхийг хичээдэг. Тэгээд ямар ч байсан оны сүүл плей-офф эхлэхэд бол чангаал гарсан тоглолтууд бол гарах бах. Одоо шинэ жил дугаар амьсгал бол харах орж амжаагүй бах тийм. Яг одоо нэг барууныхны NBA-д бол Крисмсийн тоглолтууд гэж шахагддагтай адилхан одоо бол та бүхний хувьд нэлээд бас хариуцлагатай тоглолтууд орцсон байгаа. Яг үлрэл эд дунд орж байгаа. Манайх 3 тойрог тоглоно. Үлрэлийн тоглолт гээд манайх одоо 2 дахь тойрог маань дундаар явж байгаа. За манай шүрэгийн 2025 он 25 он шинэ хамт олон шинэ багаар эхэлж байгаа. Тэгээд мөн адилхан багийнхаа уур амьсгал нэгдээд явж байгаа. Тэгээд маш өндөр хүлээлттэй л байгаа да. Маш өндөр хүлээлттэй байгаа. Тийм, маш өндөр хүлээлттэй л байгаа. За манай Алгагийн маань хувьд энэ жил юу ямар хуу жил болж өнгөрвөө? Ер нь сайхан жил болж байна. Ер нь бол тэгээд уран бүтээлийн бол арим байла. Тэгээд хоёр зохиолын ард гарсан. Тэгээд ямар ч шинэ ондоо бас нэг шинэ уран бүтээл рүү дайрах гал тэгэл. Арай албанда айгуусаа шахуу хууртал ажиллаж байна да. 26 онд шинэ уран бүтээлээр бэлэг барих нэ. Хичээнэ. Нууц биш бол яг ямар бүтээлүүд байна. Ямар жанрын он цагийн үед за тэр үйлрэлүүдэд саруудад гэдэг ч юм уу. За ер нь бол хавар 96 авландаа орох төлөвлөгөөтэй байгаа. Монгораад тэгээд бүр чадвал бас нэг өөр жанраар одоо бид нар чинь энэ дандаа голцоо энигмийн жанраар байдаг шүү дээ. Одоо бас жоохон драм тал руугаа ганц орж үзье гэсэн бодолтой байгаад байгаа. Тэгээд тэрийг ямар ч яасан хийснийхаа дараа л та бүхэндээ хэлсэн дээр байгаа. Тий. За баярлалаа. Тэгээд хайр 31 баярын нэвтрүүлэг маань эхнээс гинтийн биелгээ зочдоо барьж эхлүүлдэг. Тэгээд одоо ингээд бүтэн цагийн турш бол суухгүй. Аль бол бүгдийг нь босгоно, хөдөлгөөнд орвол манай тамирчид бол энэ асуудал байхгүй байх гэж бодож байна. Тэгээд хамгийн ихний гинтийн биелгийг бид бүхэн хайж олох хэрэгтэй. Та бүхэн зориулсан гинтийн биелгийг подаркийг бэлдсэн. Тэгээ та бүхний нэртэй одоо ингээд бэлгэний доор та бүхний нэрийг бичсэн байх нэ гэсэн үг. Та нар манд босч яваад хайж олоод буцаад ингээд цаад ирээ судалдаа суух нэ гэсэн үг шүү. Тий одоо яг гацуурнагаа модны доор дээр та эдийн ардхан талд ч юм уу энэ хавцайл байгаа гэсэн. Ерөнхийдөө бол тий ойрхон байгаа. Зарим нэг нь ойрхон, зарим нэг нь жоохон асуур энэ төр байгаа тийм ээ. Магадгүй нүдээ сайн ингээд гүйлгээд харах юм бол бас
Тий. Уурхан талж чинь чинь байж магадгүй. Тийм ээ. За байна. За ингээд дөрүүлээ босоод хайгаараа бит хоёр бас хайлцъя. Тэгээ бит хоёр маань ямар ч эндээс бол мэдээлүүдийг манай шүрээ маань ингээд адтай юм аа. Нэр нь хэлсэн байна. Энэ Нарангогийнх юм байна. За наранга бараг босчихлоо. Найз нь одоо. Ой тэр хараа. Гүн ши энэ бол бит хоёрын бэлэг шүү. Яг тийч басгана. За манай шүрээ бачка хоёр маань босоод өөрсдийнхөө бэлгийг эндээс олж ирэх юм байна. Ер нь яг энэ хоёрын бэлэгтэй ойролцоо савлгаатай. Нэг юм болов харин. За доор нэр байгаа шүү. Нэрийг уншаарай. Хин гэж. Бачка. Яа тэгвэл миний хаана байх вэ? За манай шүрээ маань одоо хамгийн сүүлд. За гацуурман дээр маш олон бэлгнүүд байгаа. Яг аль нь юм бол тийм ээ. За өөртөө өндөр бол ойролцоо гацуурнагаа мод байна. Харин Орой дээр л гаруул хүрчин. Гэхдээ өчнөө олон бэлэг байна. Тэгээ ер нь жоохон уурлахад талд чинь өдөр чинь хараад байгаад энэ битэрийн зүгээс одоо хилээд өгөл тээ биш. Тэгээд юм болоо. Тэр юм болоо. Яг урд чинь байна да ер нь бол. За. Биш ээ биш Биш ээ. биш ээ биш наа. Жохон доотлолт нь байна. Тэр нэг ягаа ярьдаг. Тэр цаатлын Тийм наад. Наад ч юм уу? Зя. За энэ багийн ажиллагаа байлаа тийм ээ. Өндөр хүнд ээгүүр л яагаад. Доор байгаа юусоо хайж болохгүй. За одоо онгоолгоод үдэж болно. Та бүхэн зориулсан асуултууд бэлдсэн байгаа. Манай Баярсан талархсан сэтгэлээ илэрхийлээд урилгаад хүрэлцээсэн баярлалаа гэд мерсигээрээ та бүхнийг бас тайлж байгаа шүү. Баярлалаа. Сухов жимсэрийн гранины жуус байгаа. Тэгээд сахарын агуулмж багтай Big Force Classic Cola бас байгаа шүү. Та нар маань уугаарай. Яа нарангууд ямар Наран асуулт асуулт. ирсэн байна. Юу гэсэн сэдвийн хүрээнд мэтгэлцье гэж байна. За миний асуулт болохоор та сошиал орчинд идэвхтэй байр суурь хадгалахын тулд сард хэдэн удаа пост болон зураг нийтэлдэг вэ? За сүүлийн үед яалтчгүй бас нэг хийх ёстой ажлын нэг бас энэ болчиход байгаа тий. Тэгэхээр энд та юу гэж хариулна? Олон нийт Хэрэгтэй юм бэ, сошиал. хариулна уу? Инстаграм бол нэлээд ашигладаг. Тийм, Facebook бол нэг ашигладаггүй. Тэгээд яг сард хэдэн пост хийн гэсэн юм бол байхгүй. Гэхдээ ер нь бол сүүлийн үед айгу тийм рил айгу хийж байгаа. Тийм тэгээд нэг одоо миний дагагч нарт ер нь бол нэг сагсан бөмбөг үздэг. Тэгээд дүүнэр айгу их байдаг. Тэгээд тэд нартай ер нь зөв үлгэр дуурайлах гэж жоохон хичээдэг. Тийм тэгэл постыг бол тэгээд сард нэг 4-5 удаа баг пост оруулдаг байна. Тэгвэл 7 хоногт нэг удаа баг гэж ойлгож болох юм тий. Ер нь бол Instagram дээр маш идэвхтэй л байгаа юм тий. За баярлалаа. Асуултандаа маш амжилттай хариулж хариултыг илгээлээ. Харин одоо алгаа дээр ямар асуулт ирсэн байна? За шинэ жилийн үдэш хөтлөхөөр явах үед ямар нэгэн чухал зүйлээ мартаж бодолж явсан тохиолдол илэн далангүй ярина гэж. За маш сонирхолтой асуулт байх чинь вэ. Харин тий шууд санаанд орж байгаа бол ямар ч байсан ямар ч оймсгүй нэг шинэ жилийн үдэшийг л хөтлж ирсэн. Нөгөө хоёр гуталтай байсан. Тэгээд нэг гуталтанд хоймсын нэг угаагаа тавиад манай ихнэр хийхээ марцсан. Би шалгахаа марцсан. Тэгээд шууд яаруу аваад байгаа. Цүнхтэй тэр чигээр наваад явцсан. Гэсэн чи ямар ч аимсаа. Тэгээд цагаан аимс өмсөлтөө нишгээл тэгээд шууд аимсгүй л хэлчихсэн. Тэгээд хөлн ясан дотроо ингээ хөл Хөлс гоочаад хэлээ хөлстэй те. Гуталн дотор халтрах те. Тэгээд өөр яаж исэн бэ гэхээр яг тэр зүгээр манай найзуудын шинжилгээсэн тэгээд сороочиг бас хөтлөжсэн. За. Тэгээд гэхдээ нэг тийм муухай харагдгүй юм бэл. Гэхдээ амар жоо найзууд ойлгож хүлээж авсан. Бүр яг хүндэтгэлийн юм дээр бол өстой зөвхөмжгөл авах гэсэн баг. Тэгээд найзууд дээрээ л юм даал гэл ард нь гараад хилээл намайг ойлгочихжсэн болоо тэгэл тэгж хөтлөжсэн. Өөр ч нэг марчсэн юм байхгүй. Гайгүй. Тэгээ ялангуяа хөтлөгчийн ажил маш хариуцлагатай байдаг. Эрт очиж бэлдэх хэвээр. Тэгэхээр нэр хайцсангуу бас алдаа бараг баг гардаг бах тий. Ялангуяа хөтлөгчдийн хувьд бол. Тэгээд гараад нөгөө нэг яг хүмүүс асууж одоо бодож магадгүй гараад аймс авчих болоог юм уу гэд ойр хөвд яг тийм аймс зарчгаар нэг жоохон зилүүтэл газар байсан л та. Хүний аймсыг авалтай байна ш тий. Тэгээд шууд гүрийцэн л дээ. Тэгээд хүмүүс ч нэг анзаараагүй бах. Тэгж сонирхолтой сэдв бас сонирхолтой төгөөд байна шүү. За манай шүрээгийн хувьд ямар асуулт ирсэн байна? За надад бэлтгэлээс хоцорхон амжилтаас чөлөө авч буй илэрхийлэх юм. Тэгээд шавнараа бэлтгэлээс хоцороход та өршөөл үзүүлэх үү, харамч уу, өглөгч үү гэнэ. За. Маш. За одоо энэ та яг чин шударгаар хариулна уу гэж. Тий. Тамирчин хүний хувьд бол энэ бол маш харамч зүйл.
Одоо амжилтаас хойш татах тий нэг бэлтгэл хийхгүй байхад өөрөө яаж хохирох уу, баг нь яаж хохирох уу тий тийм зүйл байдаг гардаг учраас одоо маань багийн спортод бол ийм зүйл байх ёсгүй гэж миний хувьд бол тэгж боддог. Тэгэхээр би маш харамж. За бачкагийн үед ямар асуулт? За хөдрөө хоолоогоороо уртын дуу эсвэл нийтийн дуунаас уянгалуулаасаа гэж фэн хүсэж буйг Happy 31 нэвтрүүлэг баг уламжилж байна гэж. За. Өөр зориулсан тий асуулт бас хүсэлт байлаа гэж. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл мерси. Өөрийгөө гэрэлтүүлье. Суворовски. Бусдаас үргэлж нэг алхмын урд. Сико. Дэлхийн дайтад цацагдсан атах шагаа шиг садан мэн дэнсэлсэн түүхийн ганцгнаас гэгдэж хоцорсон олон мэн гимшилт бүрэл цадгаа зэрэглээ гэж бодоорой гидсэндээ оцсон унах шиг Монголон тэгээд ирээрээ. Үнэхээр гоё дуу сонголоо. Тэгээд маш гоё дууг бас сэтгэлээсээ зориулж бид өхөнд дуулж өгсөн. Башкада маш баярлалаа. Нөгөө саний дууг болохоор ингээд дэлхийд даяар ингээд харсан монголчууд идэг. Тэгээд тэрийг бас ингээд хамгийн их ингээд дуулгаар ингээд бас огшдог гэхэлээ тий. Яа сая сонсонгууд яалтчгүй л Огшхоор нүдэнд тэгээд маш олон зураглалууд бууж ирж ийн л да тий. Эхний даалгавар бол манай зочд маань маш амжилттай бэлгэн задлаа. Тэгээ бэлгэн хайрцан дотор байсан тэр асуултнуудаа бас амжилттай хариуллаа гэж бодож байна. Хариулт болгоно бид өхөнд маш сонирхолтой байлаа. Бас хамттай байлаа. Сонирхолтой ийм бэлгэнүүд байлаа. Тэгвэл дараагийн сонирхолтой даалгавар. За тэгээ манай нэвтрүүлгийн дараагийн хэсэг болохоор дартс шиддэг хэсэг байгаа. Тэгээ та нар маань тэр харагдаж байгаа зурган дээр оноод ард нь бэлэгч байж болно, эсвэл шидгэлч байж болно гэсэн юм хоёр төрлийн байгаа. Тэгээд ер нь бол энэ жил ямар азтай байна уу, яндаатай байна уу гэдгээ шалгуулах юм байна. За тэгэхээр нэг залгаагаас эхлээд шууд шидэ явчих. За тийм. Тэгээд энэ олон зургийн ард бэлэг болон шийтгэл бий. За. Тэгэхээр одоо тэгээ зарим нэг нь эхнээсээ харагдаа л тэр нь харин шийтгэл үү бэлэг үү бас мэдэхгүй байна те. Хараасаатай бол та 3 сум тавина. За. 3 сум тавиад хэрвээ аль нэгийг 3 онох юм бол та өөрөө сонгоод нэгийг нь авнаа гэсэн үг шүү. Онохгүй л яах юм. Онохгүй бол танд 2 боломж байна. За. Тий, 2-оос 3 боломж танд оно байна. За, эхний сум онсонгөө тэгэхээр нэлээд хүчтэй шийтгэнэ гэсэн үг. За, цасаа өгөн. За, сүүлийн сум. За, та аль нэгийг нь онвол та өөрөө сонгоно гэсэн үг. За, Санта юу? Цасан өгнө. Цасан хүн үү? Алийг авмаар байна. За Сантаг нь авъя те. Санта. Бас шинэ жилийн ч те. За, Сантагийн цаана юу байгааг Хамтдаа харцгаая. хамтдаа харцгаая. Иши онцгой. Юу наад ирвэ? Гарын бил. За, гарын бэлгийн эзэн болсон байх шүү. За, алгадаа баяр үргээ. Баярлаа. За. За, баяр үргээ. За, энэ Тэр байна шүү. азтай байлаа. Манай Зөв сонголт хийлээ. Ингээд гарын бэлэг ихний удаагаараа ингэж авсан. Тохиолдол юу байхгүй. Баярлаа. Тэр гарын бэлэг нэг цөөхөн байгаа. Ер нь энэ баг 10 бай байлаа гэхэд 10-ны бараг тэгээ 70-80% шийтгэл аа. За Баярлаа. аюулууд дээрм. За дараагийнх нь хин төгс төгөлдөр төрхийг бүтээх аюулууд дээрм байлаа. За ингээд манай за Нарангуй маань за өнөө бүсгүүчүүдэд бол яг энэ хамгийн ихний хар зураас бай юм байгаа юм тий. Энд чинь бараг өөр очиж ингээд зоочхоор харагдаад байна шүү дээ гэж одоо тийм ээ. За магадгүй та алийг аль руу чиглүүлж хийдэг гэж бодож байна. Цасаа охин байна, гринч байна, хоёр ногоон гацуур байна. За би жоохон өөрлөө жоохон эргүүлээд өгье тийм ээ. За аль нь байвал танд. За эхнийх нь онсонгоо. За өвчтэй хэн шийдвэл. Жоохон сулхан байх шүү. Өшөө өвчтэй шийдээд өгөөрэй. За ингээд хоёр дахь боломж. Хоёр дахь зүг. За ямар ч гэрийн чиг бол онцсон тооцъё. За гэрийн чиг бол онцсон шүү. За. Шийтгэлтэйг нь тооцочлоо тий. Хайр тийм ээ. Тэгээ энд бол яахаа аргагүй нэг урт юм байна. Энэ бол тэгээд ойлгомжтой байхаа гэж бодож байна.
түр суудлаа сууж байгаарай гэж хүсье. За энэ ард юу байгаа юм болоо? Шийтгэлээ биелүүлэхээр болж байна. За ямар шийтгэл вэ? За та уучлаарай. За та хэр сайн балет ч болох болцоотой хүн бэ гэж байна. Тэгээд одоо би танд нэг зураг харуулна. Тэр зургийг дуурайгаад поз барьж зогсох юм байна. Оо, чи нарын амархан бас гоё даалгавар юм шүү. Тэгэхээр поз нь ямар поз маань энэ байна. Тэгээд Nice. За ингээд та бүхэндээ хонтнор жүжигийн нэгэн хэсгээс илүүснэх хуулий. Бүжигчин 10. За нэг иймэрхүү юм шиг байна. 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2. За, баяр үргээ. харин амархан поз таарлаа шүү Харин дээ. тэглээ. Зарим поз маань нөгөө хөл мөлөө дээшээ нилээ өргөдөг поз маань таардаг тий. Харин тийш дээ. Нэлээ хүндүн даалгаврууд сайн. Яа. За, шүрээ маань. Шүрээ. Танд би 3 сумыг бэлдэж өгье. Энэ 3 сум. 3 сумнаас за цэгээс хүссэн лүгээ шидэж онож болно. Одоо бэлэг шийтгэл аль нэгийг За өртөө цэцлэг шидэд үзээ тий. за хамгийн төгслийг нь авъя тийм ээ. За юу цасан хүнлүүл ойртол шүү. За яалчгүй 20 буюу цасан хүнлүүл нэрийн төгслөө. Гэтэ би энийг юу байгааг нь одоо та бүхэнд танилцуулъя. За нэлээ нандин Би сонгоогүй шүү дээ. Тийштэй тий. за манай зурглаач нар маань одоо над руу харуулж байгаа бох тийм ээ. Энийн ард энэ цасан хүний ард юу байсан бэ гэвэл мөч гэж байна уу? Хараасаа та юу? Гарын бэлэг. Гарын бэлэг болсон байна. Баяр үргээ. Хоёр гарын бэлэг рүү. Харин тэглээ штэ. За ингээд шүрээдэ зориулаад авлуудаар гарын бэлгээ хардуулж байна. Маш баярлалаа. Амжилттай оролцлоо. Бас аз ямдоотой байгаад тий. Ер нь бол энэ цасан хүнлүүгээ бол нэлээд төгссөн. Ямар ч гэсэн оноогүй ч гэсэн явбал 2 сумны ажуулалтаа гарсан. За ингээд хамгийн сүүлийн оролцогч. За. Манай бачка маань. За. Амжилт хүсье. Амжилт хүсье. Гарын бэлэг байхгүй дээ. Ер нь бол хамгийн сүүлд тэгэл сүүлийн боломжууд. За жоохон ингэчдэг юм аа. За аль нэг рүү чиглүүлэх нь вэ? Эсвэл таамагаар шийдэх нь үү? Аа. Үу яа бог. За гэхдээ сүүлийн хоёрыг харъя. Сүүлийн хоёр. Аа хонх. За сүүлийн 3 дахь сум. Нэгтээ нэгийг сонгож дээ. Цасаа яа за 3 боломжтой. Нилээ. За эхнийх нь бог байсан. За. Хоёр дахь нь хонх, гурав дахь нь цасаа охин. 3 байгуулсан. Гэхдээ одоо энэ 3-ын цаана гурлаа өөр өгдлүүд даалгаврууд бий. Алийг сонгомоор байна. За бугыг л сонгоё да. Хамгийн ихний сум. Хамгийн их зөвш. Хамгийн ихний сум. Хамгийн ихнийх Бууны зөв. цаана юу байсан бэ гэвэл за би нэг нандаад өгье. Надад өнөө гэдэг чинь бол Аимшигтай юм болоо. за таны судалтаа суухыг хүсье. За. Шийтгэл таарсан байна. За тэгсэн нөгөө хоёрыг харъя тийм ээ. Нөгөө хоёрт нь юу байсан бэ? За хонхны ард. Хонхны ард шийтгэл байсан байна. Бүр том шийтгэл байсан байна. Цасуу охины ард бол Бас л шийтгэл. бас шийтгэл байсан байна. Өөрөө ганцаагүй шийтгэл байсан. Би юм байсан бэ. Тэгээ Бас өөр сонголтууд бас байгаа шүү. хамгийн бас гайгүйгийн сонгосон байна. Шийтгэл Аа, таарсан. Тийм. Гайгүй гэсэн чинь амар. За ер нь бол хамгийн сайн чаддаг нууц авьяасаа үзүүлнэ үү гэж байна. Нууц авьяас. Нууц авьяас. Ил бол биш. Нууц авьяас. Оо би ч одоо нууц авьяас гарч. Тэгвэл битбоксийнхоо нэг жижиг хэсгээс За, би би- яваад үзүүлчих юм уу? Бараг тэр нь. Битбокс хийхгүй энэ ийм хил хуран ингэ байдаг. За тэгээ. Энэ чинээс бас Бас сонирхолтой тий. байж болно шүү дээ. Шийтгэлтэй. Тэгээ би ер нь бол ийм мэрэгжлийн өмчлөлтэй. Зүгээр л сонирхдаг хөтэ зүгээр. Санус руу яаж авч таарсан тий. Үйлдэл бүрээ үзэсгэлэнтэй байлгая. Еврошир. Дур булаам төгс дүрх. Түлип. Таны гол сайханд хувьсэл хийн. Эволюдэр.
За баярлалаа. Хуурын цаана бас битбокс бас дуугараад тэгээ давхар 2 3 хүүг аялгуу зэрэг тоглоод бас гайхамшигтай байлаа. Баярлалаа. Хой сүрприз байлаа. Тэгээд ийм авьяастай үзүүлбэр үзүүллээ. Манай Нарангоо маань гой балет бүжгэлсэн. Би яаж зүгээр байх юм бэ? Билгээ өгье. Зя манай Гой шийтгэл. Эволюдер бүтээгдэхүүний дээдсээ. За Нарангоо. За энийг төр барьж байгаарай. За тэгээ шинэ оны бэлэг. За би бачкада бас тэгээд эрүүл гоо сайхан төгс төгөлдрийг бүтээх. Энэ гайхамшигтай гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ. Саний гоо сайханд хувьсал хийн гэдэг байгаа шүү дээ. Брендийн маань өрөө өгнө. Тэгээ 2026 онд өшөө илүү гой хувьсаарай гэж байгаа шүү. Тэ үцгэлэндээ болгоорой гэж тийм ээ. Тэгээ та бүхний тухай 2025 онд онцлог олон мэдээнүүд гарсан байдığım байна л да. Тэгээ манай нэвтрүүлгийн редакцийн зүгээс сонирхолтой мэдээнүүдийг бас онцолж тэрийг нь бас би та бүхэндээ танилцуулъя, уншуулъя гэж бодсон. Тэгээд одоо энэ 2025 оны онцлог мэдээ. Тэгээ энийг та бүхэн өөрсдийнхөө тухай мэдээллийг уншиж танилцуулаад араас нь бас тайлбарыг нь хэлж бас өгөөч гэж байгаа юм шүү. Зөтө мэдчихдэг байна. За өөрсдийнхөө тухай мэдээллүүдийг хараад уншаад өгөөрэй гэж та бүхнээс За жаахан шууд уншаад явчих. Яг мэдээ уншиж байгаа юм шиг уншаа. Яг мэдээ уншиж байгаа юм шүү тий. SB News-ийн онцлог мэдээ. 2025 оны онцлог мэдээ. За бүжиглэн жүжиглэн хөтлөн дуулан дөргөн гэд цог завьяас нэгэн доор цугласан Homes Production-ы алгаа маань Happy 31 нэвтрүүлгийн дөргөхөөр морилжээ. За Монголын хамгийн анхны царайлаг, нуруулаг, туруулаг сайхан бүсгүйчүүдийн дүрийг залхаж шантарлаггүйгээр олон янзын дүр бүтээсэн нүр хөдөлмөрийг тань үнэлж жүжигчин толгойд SBN телевизийн Happy 31 нэвтрүүлгийн хамт олонны энэ оны Монголын контентын салбарын хамгийн хөөрхөн хүүхнэр тодрууллаа. Яа. Та бүхэн минь санал нийлж байна уу? Нийлж байна уу гэж. Тэмээд. За одоо энэ онцлог мэдээний талаар. Ер нь хүүхэн болчдөг да нэг хоёроос илүү тий. Тэгээд ер нь бол яг Нимка тэрмээ бид орч ин ер нь бол хүүхнүүдийг ер нь бол нарчлаар нэр нь хуваагаад авсан байдгийг. Тэгээд ер нь бол залуухан царайлагт нь бол бие тоглолцдог. Тэгээд дундаж яг тий нэг юм 30-аас 40 насны эмэгтэйд нь бол маа Нимка тоглодог. Аа тэгээд 40 нэмэх дээшээ хэд ч хамаагүй дээр л манай дэрмэм тоглодог. Тэгээд яг ер нь бол тэгээд ер нь хамгийн гайгүй царайлаг хүүхнэр намайг л сонгодог таа. Бас эмхтэй байвал бас байгаар юм уу гэж зарим нэг эргчүүд бас. Тийм ээ. Энэ зурган дээр хүртэл бас байж штэ тийм ээ. Энэ зургийг нь сонирхоод хараад тий. Айгу гой. Хамгийн доотлын болон дээр зураг бол орго 10 жилийн охиноос ялгархгүй. Тийм байна. Тийм. Гайхлаа. Ургалт хийсэн байна. Тийм байна. Энэс ч сөөхөн бол. За баярлалаа. Баярлаа. За манай Нарангоогийн мэдээлэл дээр юу гэж байна? 2025 оны онцлог мэдээ. За саксон бөмбөг тоглодог охид дэндүү үзэсгэлэнтэй байдгийн нэгэн жишээ болсон 3-3 саксон бөмбөгийн багийн тоглогч Нарангоо саксон бөмбөгийн үндэсний дээдлигийн Алтан од багийн тоглогчоор тоглож эхэллээ. Монгол Улсын шигшээ багийн төвийн тоглогчийн үүргийг гүйцэтгэж байсан Нарангоо нь энэ онд ФИБА 3-3 Жакарта дэлхийн цувралт тэмцээнд өрсөлдөх Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж амжилттай тоглолтыг үзүүлсэн байна. За энэ талаар өшөө жоохон дэлгэрүүлээд яривал тийм ээ. За миний хувьд болохоор 5-5 болон 3-3 шигшээ баг аль алинд нь тоглодог. Тэгээд энэ жил 5-5 шигшээ баг маань 10 хэдэн жилийн дараа үлээ анх удаа ямар ч гэсэн ахаад Азийн аврагт оролцсон. Тэгээд 4-т орсон. Тэгээд энэ нь бол одоо бидний хувьд маш том амжилт байсан. Тэгээд 3-3-ийн хувьд болохоор ер нь бол яг 3 сараас одоо яг сизон нь эхэлдэг байхгүй 3-3-ийн дулаан
болдог, 100 болдог. Тэгээд нэлээд олон нэг 10-аад ер нь бол Women Series-д энэ жил оролцсон. Тэгээд одоо манай 3 шигшээ багийнхны хамгийн том гаргасан амжилт нь энэ 100 дэлхийн аваргаас мөнгөн медаль авсан тий. Тэгээд монголчуудыг бас үнэхээр ингээд монгол хотод цагсан бөмбөг тоглож чаддээ шүү гэдгийг харуулсан гэж бодож байгаа. Маш их бахархаж байгаа. Тийм л энэ да. За олон амжилтууд эзэн болоорой. Ирэх хичээл бас ямар төлөвлөгөө байна? Хэрвээ нууц биш бол ирэх жил Азийн наадам болно. Тэгээд тэнд манайхад 5-5-ын шигшээ баг маань оролцсон. Тэгээд ямар ч гэсэн сая Азийн аваргаар 4-т орсон болохоор бид амжилттай баттгаад маш сайн оролцохыг одоо хүсэж байгаа. Тэгээд тэр маань одоо хамгийн том зорилго байна. Тэгээд ямар ч гэсэн энэ жилийн лиг маань одоо 26-нд дуусна шүү дээ. Тэгээ бас амжилттай дуусгахыг хүсэж байна. За тэгээд тэр болгон тоглолтуудтай тавхан хамтдаа байгаарэ гэж хэлье. За манай шүрэгийн мэдээлэл. За Сагсан бөмбөгийн дээд лигийн Алтан од багийн хөөрхөн дөрх амжилттай тоглолтоор өнгөлж яваад тамирчны нэг бол өсөж би залууд би шүрэн цэцэг мөнөөсөө мөн блээ. Монголын Сагсан бөмбөгийн холбооны улирлын дээд лигийн тоглолтод дээгүр ирэмблэгдэж яваа Алтан од багийн энэ улирлын аваргын цамыг өргөн хэмээн найдаж суугаа Сагсан бөмбөгийн сонирхчдын хүсэл биелээсэй блээ гэсэн байна. За тэр ирвэл Батар шээ. Маш том хүсэл, маш том шалгуур байгаа бах. Тэгээд яг энэ дээр их үргэлжлүүлээд гоё дэлгэнгүй мэдээлэл бас таны сэтгэлийг бас сонсгон зүйтэй байх тийм ээ. Тийм бол нөө манай багийн бүгднгийнх нь хүсэл инээж гисэндээ хүсэл. Тэгээ би нөө өнгөрсөн жил эм хөгжлийн лигээс дээд лиг рүү твшиж орсон залуу тамирчин. Тэгээд 26 онд баг хамт олноор аваргын цам өргөхийг хүсэж байгаа. За баярлалаа. За манай Бачкагийн мэдээлэл маань онцлог мэдээ 2025 оны тэр мэдээ юу гэж байна? За оны онцлог мэдээ. Монгол битбокс таниулж түгээх үйлсэд олон жил үнэнчээр хүчин зүтгэж яваа битбоксын загалмаас эцэг Бачка уран бүтээлүүдэд шинжилэл хийсэн нь. Энэ онд язгуур урлагийн этник хамтлагтай хамтарч ятгах морин хуур, ёочин, лимб, эвэр бүрэ, шанз их хуур, хөөмэ гэх мэт үндэсний хөгжимтэй битбокс хослуулан бурайд ардын дуу Заяан аваа хэмээх шинэ уран бүтээл гаргажээ. Энэ жил ер нь 2 дуу гаргасан гэсэн үү? Тэгээ 2 дуу гаргасан байна. Тэр талаараа гоё дэлгэрүүлээд яриул. Энэ жил бол бас нэлээх үр бүтээлтэй энэ жил байгаа. За энэ ярьсан уран бүтээлээс эхлэв л да. Энэ уран бүтээл нь болохоор битбоксыг ингээд оркестртэй одоо оркестр одоо доотлол нь 10 хүний гишүүнтэй тийм одоо үндэсний язгуур урлагийн хөгжимтэй одоо хамтарч одоо битбокстай ингээ хийнэ гэдэг гоцлоод ингээ битбокс юм гэдэг бол ерөнхийдөө бол Монгол тийм байж байгаагүй. Тэгээ ер нь бол энэ клип минь болохоор Окторгуун биелэгээ бас бүжигчд маань бүжиглсэн. Дээрээс нөгөө нэг мөрөөдлөгийн хамтлагийн маань болохоор хөгжимчдийн тоглосон баа. Тэгээд манай эхнэргүй нас бол язгуур урлагийн бас Монгол бүжигч байхгүй. Нөгөө хэрвээ та бүхэн хүсчихвэл энэ клип дээрээс манай эхнэрийг олж хараарай. Амар бас биелэх сюрприз аа. Тэгээд манай эхнэрийг харахыг хүсвэл энэ клипийг үзээрэй. Тэгээд сонирхол. За тэгээд нөгөө нэг 2 уран бүтээл гэсэн шүү дээ. Одоо аюулслаг монголчууд орсон Баян мөх гэдэг нэг хумсан цуурч гэдэг нэг ах байдаг шүү дээ. Хумсаараа ингээд дуурдаг те. Тэр ахтай за Монголын бас номер 1 гэж хүмүүсийн ард түмний яриаддаг нөгөө гитарчин Давка гэж залуутай. Одоо утааны эсрэг одоо Улаанбаатарын үзчгээд дуулаад битбокстэй байсан байна. Тэр нөгөө зорилго нь болохоор одоо төгжрөл донд явж байгаа те. Тэгээд өнөөдөр утаагүй байна. Өнөөдөр яасан сайхан өдөр вэ? Хэдүүлээ сэтгэл хөдлөлт нэг сайхан Улаанбаатарын үзчээ нэг битбокстай, гитартай, хумсан зуртай, хөөмөтэй ингээ явчих гээд тиймэрхүү уран бүтээл гаргасан байна. За баяр хүргэе. За гоё мэдээлүүд байна. Тэгээ дараагийн гоё уран бүтээлүүд байна. Ямар ч байсан уран бүтээл бол шинчилсэн байна. Тэгэлгүй яах вэ? Тэгээ манай уран бүтээлч нар ер нь зурхаанд хэрэг итгэдэг вэ? Манай одоо залуучууд бол зурхаа үзэл хийдэг юм л шүү дээ. Баг групп мөрөв бүсгдсэн бүр стандарт бүр ахтайхтаа судлаад хийдэг юм билээ. Нэг итгэдэг үү дээ ер нь. Гэтэ одоо итгүүлнэ. За. Одоо итгүүлнэ. За манай нэвтрүүлгийн зүгээс нэг юм зураг бэлдсэн байгаа. Та нар маань энэ зургуудыг харж агаад одоо сэтгэл төрүүлсэн зураг биш юм болов уу? Энэ баг тий. Өөртөө сонгож авах юм байгаа. Тэгээд
тэр сонгосон зургийг чинь одоо тайллыг нь бит хоёр уншиж өгөх юм байгаамаа. За охтуудаас сонгохгүй. Тэгээ нэг хүн, хоёр хүн нэрийг сонгож болно. Тань сэтгэл үлдээж байгаа таны Миний чинь зохиолох юм уу? Яа болох юм? Миний юу юм бэ? Наа чи нас боорцог байгаа шүү. За би боо. Энийг яах вэ? харуулчих тийм ээ. Камер руу харуулчих. За юу сонгосон бэ гэж. Тэгэхээр мэдээж зурхай бол Монгол гадаа дэлхийн олон орнд янз янзаар тийм ээ зан үйлтэй холбоотойгоор бол өөрсдөө бэлэгдсэн байдаг. Одоо энэ талх нь бол ийм бэлэгдэлтэй гэж одоо олон улсад боддог байх нэ зурхай дээр янз янзаар л бичсэн байдаг байна. Харин энэ удаа бид бүхний сонгосон олон улсын зурхайд дараах зүйлс та бүхний сонгосон эдгээр зүйлс нь тайлбарыг нь одоо уншиж танилцуулъя. Тэгээд энэ нь болохоор 26 онд юу н ямар хуу жил байх нэ гэдгийг нь одоо ер нь илэрхийлэх тийм зурхаа олж өгөх юм байгаа юм шүү. За тэгээд За хинээс эхлэх үү? Зя нарангог Тансаг мэдрэмж эмгтээлэг төрх пүнт драма. Таныг тодорхойлох дүр төрх DS дамат. Амьдрал бол аялал. 2026 онд азтай тохиоллоор дүүрэн байх нягууртай гэж шүү. 2026 азтай тохиоллуудаар дүүрэн байх нэ. Ер нь тах авсан хүн. Тэгээд ер нь бол ялангуяа европчууд, Европын ихэнх улс орнуудад энэ тах нь Азийг өрөөж бэлэгддэг. Хэд хэдэн зүйлсийн нэг нь яхааргүй энэ тах байдаг. Тэгээд морины тахыг эртээр үеэс аз жаргалын бэлэгдэл гэж үздэг учраас нэг хаалыныхаа дээр тавих ч юм уу те. Тэгээд нэг нандинж хатгалдаг учраас монголчууд ч гэсэн бас хатгалдаг. Тэгэхээр энэ бол тах бол танд Аз хиймэрийг авчирдаг учраас та ямар нэгэн зүм бэлгээр та тахыг сонгосон байна. Тах таныг бас сонгосон байна гэж ойлгож болно. Тэгэхээр баг амар болох нь дээ. за За тэгээд заман алгай маань талах сонгосон. буруу ирсэн байна наа чинь. Нөгөө ч юм уу? Ингээл нэг юм 5 шунаас ингэж л таарч. Тийм байна тий. Талах те зөв шүү дээ тий. Та 2026 онд сөрөг зүйлсээс хол байх нэ. Эерэг энергийг ялгаруулах одоо цуглуулах нягууртай гэж бичсэн байна. Өөз. Ирландчууд гэрийнхээ хананд зул сар бүрээр талах тогшдог байна гэнэ. Энэ нь шинэ жилийг сайхан эхлүүлэхийн тулд муу орын сүнслүүдийг гэрээсээ хөөх ёстой гэж үздэгтэй холбоотой гинэ. Тийм байна. Тэгээ манайх мод энэ төр тогтчтой л адилхан тий. Адилхан л юм. Талахаар шуул. Ер нь муухай юмнаас хол байна. Холдуулах нь. Тийм утгатай. Сайн сайхан зүйл үргэлж ихэнх гэсэн утгатай. За манай шүрэгийнх маань юу байсан бэ? 2026 онд ер нь мөрөөдлийн хосоо олох болно гинэ. Вау! Мөрөөдлийн хосоо олно. Хэрвээ та гэр бүлтэй бол өнөр өдгөн айл болно. Цагаан бор цэцгийн мөчрийг Ирландчууд 2000 юу н тухайн оныхоо 12 сарын 31-нд дэрнийхээ доор хийж унтуул ирээдүйг зүүдлэнэ гэж үздэг юм байна шүү. Тэгэхээр та нэг мөчрийг наваад дэрэн дороо хийгээ зүүдлэхэд унтахад ирээдүгээ зүүдлэх нэ гэсэн. Саяны ханаа бодоод унтах юм бол тэгээд учрах нэ. Юу нь Ирландд бол ингэж үздэг юм байна. Өөрөө авъя гэсэн яг хостол болох гэсэн. Тийм байна. За гоё. Тэгээд шинэ жилийн орой 31-ний орой нэг мөчрийг нь таслаад дэрлээд унтаарэ гэж те. За дараагийн хэлэлцэн тийм байна. За манай Баачка ах болохоор шүрэн цох сонгосон байна. 2026 он танд Аз үргэлж ивэн гэсэн байна. Герман, Австри улсад найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ Аз өрөөж бэлгэлдэг хэд хэдэн зүйлс байдгийн нэг нь цох байдаг гинэ. Умард Европын орнуудад шинэ жилээр хэрвээ шүрэн цох биен дээр нь суувал азтай явдал тохиохыг бэлэгддэг гэж үздэг байна. Харин Италид шүрэн цох унтлахын өрөөндтэй норж ирвэл бас мөн аз тохиохын бэлэгдэл гэж үздэг юм байна. Төв Европын орнуудад шүрэн цохыг залуу охидын гарн дээр нисэн ирж мөлхөж эхэлвэл тэр жилдээ гэрлэх болно гэж бэлэгддэг байх нэ. Ер нь тэгээд шүрэн цох бол гоё л бэлэгдэлтэй амт юм байна шүү дээ тий. Бид нар ч гэсэн хөрдөө тоглоод байдсан шүү дээ тий. За олон улсын зурхаанаас бол өнөөдөр бид хүн дөрвийг онцолсон. Үүнийг манайхан маань өөрсдийн сонирхлоор сонгосон гэхдээ энэ бол мэдээж хувь зя таныг сонгосонтой адилхан шүү гэж хэлмээр байна. За манай нэвтрүүлгийн дараагийн хэсэг болохоор 2026 оныхоо ер нь хүслийг бичдэг ийм уламжлалтай байгаа. Тэгээ та бүхэн маань 26 ондоо юу бодож санаж гэн тэр хүслээ энэ жижигхэн тогтвон дээр бичээд тэгээд энд харагдаж байгаа хоёр гацур модон дээр үлгэх юм байгаа. Тэгээд за энд одоо юун тэтгэгчдийн нэртэй тогтоонууд бай. Seiko, Evoluderm, Bigford, Classical, Mercy гэдэг
та дөрөв маань сонгоод энэ дөрвөн бал өгье. Тэгээ 2026 онд хүсэж байгаа хүслүүдээ бичээд одоо битэрийн ард байгаа гацуур та бүхний ард байгаа энэ ногоон гацуурн дээр хадгалуулах нэ. Манай зочид маань хүсэл мөрөөдлөн бодоод хэсгэн зур мөрөөдлөөрөө аялаж хүсэл мөрөөдлийг их сайхан торгон мөчийг мэдэрч байгаа хооронд бид хоёр хамтран ажиллаж байгууллагын мэдээллүүдийг та бүхэндээ өгөөж бодлоо. Тэр дундаа бид бүхэнд хамтран ажиллаж байгаа өсгөө таны төгс төгөлдөр оршихуй Яхаар Австрийн алдарт брэнд Swarovski брендийн хамт олондоо талархснаа илэрхийлье. За тэгээд тэр дундаа Даматын хамт олондоо эрчүүдийн гоо сайхан эрчүүдийн одоо харагдах үзүмж, стил имижийг тодорхойлох Даматын хамт олондоо талархснаа илэрхийлье. Бусдаас үргэлж нэг алхам урд алхаж байгаараа гэсэн үрэттэй Японы номер 1 брэнд энэ бол яхаарахгүй Seiko. За Испаний алдарт Punto Roma манай бүсгүүчүүдийн амьдралын имайг өдөр тутмын тэр гангараг стил имижийг тодорхойлох Punto Roma-гийн хамт олондоо талархснаа илэрхийлж байна. Мөн таны гоо сайханд хувьсал хийн Evolve дээрэн брендийн хамт олонд баярлалаа. Мөн дур булаан төгс төрөх Tulip брэндтэй бас маш их баярлалаа. За мөн ургамлын гоо сайхан Euroshi брэнд маань байна. За тэгээд амттан баярсан талархсан сэтгэлийг илэрхийлэн Mercy брендийн хамт олон байлаа. Манай зочдын бид бүхний амны цангааг тайлж байгаа 100% жимсний амт гранины жуус. За тэгээд сахарын хагалгууч маш багтай. Эртний амт одоо хүртэл хэвээрээ байгаа Big Ford Classic Cola байгаа шүү гэдэг дахин дуулгая. Энэ төрүүлгийн төгсгөл мэдээж Алтан Bottega. Энэ бол Bottega Италийн номер 1 гэрэлдээс Bottega-га бид хүн зарлах болно. Бүгдэнд нь баярлалаа. За манайхан маань хүслээ бичээд дуусж байгаа харагдаж байна. Бичсэн одоо шууд үлгэн авчих уу? Тэгээ. Одоо би сонссон гэхээр жоохон нандин хүслүүд байгаа. Тэгэхээр та бүхэн маань яг одоо хүссэн тэр мөрөөдөл нь биелэх болтгоо гэд. Гацуур ногоон бодондоо өөрийнхөө хүслүүдээ үлдээгээсэ хадгалуулаасаа гэж. Өрий. За хамгийн дөрөв манай алга манай аваачаад дээш өлөгч. За нилээн дэшээ хүний хөр хүрэх хэрэггүй. Хүний гар хүрэх хэрэггүй газар өлөглөө өдөө. Хүсэл бүхэн биелэх болтгоо. За манай нарангоо шүрээ хоёр маань хүслээ бол битсэн харагдаж байна. Энд сайхан дурсамжууд 2026 онд яг таны хүссэн энэ хүсэл биелээ бол болтугай гэж. Энэ жил манай Swindle 19 жилийн эх жил 20 жилийн болно. Тэгээд маш олон дурсамжууд яг энэ гацуур ногоон модон дээр бүгд л яг манай энэ гацуур ногоон модон чинжи хүмүүсийн хүслийг дийлдэг байгаа. Дийлэн. Маш урт цаа бухтай чаргатай ирнэ гэж байгаа шүү. Яа манай Батгагийн маань хүсэл гацуур ногоон модон дээр заларлаа. За зарим нэг нь бол жоо амбицтай хамгийн орой мөрөө дээр нөхлөлгөд байгаа шүү. Манай хоёр сагсч маань тийш явах нь гэсэн чинь бас дараахан бай шүү. За мөрчсэн бүх сайхан хүслүүд биелэх болтугай. Баярлалаа. Сайн бүхний хүсээрээ тэгээд мерсигээрээ та бүхнийгээ дайлж гин. Шингэн жимс гранин. Бага сахартай ч илүү амттай. Big Fords Original Cola. Таны баярын ширээг жимэх төгс сонголт Bottega. Манай купе болгонд өөр өсөн дугаартай байгаа. Дугаар болгоно хадгалуулж болно. Тэгээд 2026 онд Төрүүлээд илгээх зүйлээ хийх юм байна. За алгаагаас эхлэх үү? Арай бэлэн юм шиг харагдаж байна. Би ч яг зүгээр нүдэншлэл авдаг л дээ. Би энэ нүдэншлэлтэй ер нь нэг явдаг. Нэг зүүхгүй байж чаддгүй. Байнга л зүүж идэв. Тийм болохоор зүгээр нүдэншлээ мэд хүмүүс мэдэх болохоо тэгээд нүдэншлээ. Энд одоо багтахгүй болохоор хажууд нь л ингэ тавьчихлаа тий. За алгааг төлөөлөх зүйл бол алга нүдэн нүдийг нь хамгаалагч нүдний шилээ үлдээлээ. 26 онд л илгээж байгаа юм байна. Тий. Удахгүй бол зяа найз минь гэдэг тийм ээ. Олон сайхан зүйлийг харах болтугай гэж. За манай шүрээ маань юу авчирсан бэ? За би өөрийгөө тодорхойлоод илэрхийлээд ийм моцорсон. Оо ямар хөөрхөн юм бэ? Тэгээд Ингрийн тэмдэг юм уу? тийм ингрийн тэмдэг. Ямар гоё. Сагсан бөмбөгийн. Та хөөрхөн юм Шийдтэй. Тийм байна. За. Яа энийг За камер руу өшөө манайха харж чаддгүй сая. Ийм гоё самбар байна, бөмбөг байна тийм ээ. Ийм гоё сагсан бөмбөгийн. За нэг сургууль ороод. За нэг сургууль оргоно хийгээд нандин сэгнтэй. Нандин сайхан хүслээ шидэд. За имэдэж нэг зүйл бодсон баг. Дотор энэ юу бодов сая энэ билгээ хийхдээ. Тэр нь л яг нэг яг энэ спортоор дуртай болохоор илүү их амжилтыг гаргахыг хүсээд
26 он руу аялгалээ. 26 оны аялал нь маш гоё байх болтугай. Аялал дуусахгүй лигийн сүүлийн өдөр хүртэл үргэлжлээсэ тийм ээ. Өнгөн хүртлийн шар яг энэ шараараа Шараараа дуусгалтгүй. шар өнгө болтугай хорой тийм ээ. За манай нарангоо маань Энэ болохоор миний амар хайртай гин жахгүй юу? Тэгээд бундантай. Тэгээд Зүрхтэй. Тийм зүрхтэй. Тэгээд 26 онд хүн болгон хайрлагдаж жажаргалаар дүүрэн байгаасаа гэж бодоод 26 он. Яа. яа аз жаргалын өрөөлтэй хайр дүүрэн тийм сайхан он жил байх болтугай гэж байгаа юм биш үү. За энэ хооронд манай бачкагийн маань өөрийг нь илэрхийлэх тэр зүйлс. Би нэг ууг нь бол төрөө авчихсан юм харалцсан л да. Ууг нь хуур авчихсан. За Яг хуур авчихсан гэл хуур гэдэг чинь одоо дуутай хууртай үйл одоо дуутай хууртай одоо урлагийг бэлэгдсэн хуур гэдэг тийм. Хуурыг бэлэгдээд бид одоо уран бүтээл маань одоо өөдөө халтгаа гэж бодоод авчирсан байхгүй. Тэгсэн санаанд үзүүлбэр болоо авчирсан. Бас хэрэг болсон байх шүү үнэхээр. Авчирсан харин хэрэг болсон байна. Тэгээд 2026 онд уран бүтээлээ өндөр амжилттай авах болтугай гэдэг. За баярлалаа. За тэгээ дээр нь тавьчих. Тэгээд бид нар сайн баглнаа. Тэгээ манай багладаг хэсэг маань галт тэргэндээ сайхан суулгаад худахгүй иргэн уулзах өрөөлтөөр олон сайхан амжилттайгаар бид хүн уулзах болноо. Тэгээ сайхан зүйлстэй. Маш баярлалаа. Гой дэлгэдэлтэй зүйлсийг бид бүхэнд авчирч үзлээ танилцууллаа. Тэгээд хамгийн сайхан нандин мөч бол шинэ жилийн торгон мөч. Тэгээ шинэ жилийн дурсамжууд бол хизээш мартагддаггүй. Тэгээд энэ шинэ жилийг 2026 он ямар байгаасаа гэж та бүхэн хүсэж тэр бүхэн биелэх болтугай гэж хүсье. Тэгээд ер нь 2025 онд 100% гэж үзвэл манай Нарангойгийн хувьд яг хэдэн хувьтай биелсэн бэ? Процентлаад үзвэл тийм ээ. Одоо нэг хэдхэн хоног байна шүү дээ. Тэн дотроо бас дуусах боломжтой юмнууд ч бас байгаа бах. Ер нь бол би яг ингэдэг байхгүй. Он гараад тэгээд тэр үйлрэлд өөртөө тавьсан зорилгоудаа бичдэг. Тэгээд би сая сүлд тэрийг яг харчаад ер нь нэлээ ихэнх нь ер нь биелсэн байсан. Тэгэхээр миний хувьд бол нэг 90% тай болоо тэгж бодчих. Сайн биелсэн байх шүү. Их зүтгэжээ. Тийм байна. Ер нь бол яг тийм хүсэл мөрөөдлийн дэвтэртэй юм байна тийм үү. Тэгээ тэрийг ингээл чиглээл явж байдаг тэмдэглэлээ ингээд чиглээл яваад байдаг байна. Ямар ч байсан тун удахгүй тэгээд 100 болох болтугай 100-аас давуулан биелүүлэх болтугай хүссэн мөрөөдсөн зүйлстэй хүрэх болтугай гэж хүсье. Манай алгагийн хувьд 2025 он хамжлын нэг 80% юм уу? Тий. 80 гаруй л хөвтэй. Тэгээд хийж чадаагүй юм аим их байгаа. Тэгээд цаг хугацааны хувьд амжсангүй. Тийм болохоор 80% тай юм уу? Тэгээд үлдэгдэл дээр 20% дараагийн 100 руугаа харуулж байгаа. 120% тай одоо өслөө биелүүлэхгүй бол болохгүй, илүү сайн хөдөлмөрлөхгүй бол болохгүй л гээл дотроо төсөөлөл хийж байна да. Шөрөөгөөд шинэ жилээр цасан охин төр болж исэн түүх байна уу? 10 жил Баатар болж ирсэн. Үлгэрийн Баатар ямар амтан юу болж ив? Тэр нэг бид нэг амтан туулаа болж ирсэн. 10 жил 9-р ангид юм болоо. Хамгийн сүүлд өвлийн өгнө аавас хизээ билгээ аав. Дурандуулж ясан төхөө нөө одоо муу хүүхдүүдийг сайн хүүхдүүдийг дурандаа сагнадаг те янз янзын гоё адал Тэгэхээр явуултай. болцсон баха. Гэхдээ бас зарим сургуулиуд хийх юм билээ тийм Оюутан байна. болоод бэлэг авсан. Оо за. Өвлөө өгний шилдэг оюутан болоод. Оо за тийм байгаа заавна шүү дээ. 25 он таны хувьд ямар он жилээ? За миний хувьд бол маш их олон амжилттай, агт төвшөлтэй тийм жил болж өнгөрсөн. Тэгээд хуваар илэрхийлэх юм бол би нэг 92% тай. Сүндэр энэ дээ. Тийм бай. Бас нарийн үдчих шүү 92 те. 92.5% тай билсэн. Тийм байна. Манай сагсан бөмбөгийнхний хувьд маш их олон амжилтаар 4 жил өнгөрсөн. Тэгээд энэс одоо эх ондоо хүртэл одоо өнгөрсөн оныхоо гаргасан амжилтыг илүү баттгаад бүр 100% Тэгвэл яг хөө маш олон фэнүүд бас гой мэдээг бас хүлээж байгаа шүү. Тэгээ 100 болгоорой гэж хүсье. За манай Бачка маань 2025 оны товчхон дүгнүүл тий. За ер нь бол нэг 85% тай юм уу та тий. Тэр хавцал гэж бодож байна. Ер нь бол хүн өөрөөсөө илүү давуулан бүр илүү их мөрөөдөж хүсэж иж наан ондоо шүү дээ тий. Яг тэр шиг л нэлийн цаана мөрөөдөж иж яг наан онлаа ямарчсан
Тэгээ ямарс нэг 85% таа тэгээ биелүүлэг юм аа бас энэ жилдээ одоо эх жилдээ амжилттай бүтээнэ л гэсэн бодолтой. Манай шинэ жилийн Happy 31-ийн маань уламжлалтыг асуулт байдаг. Хамгийн дурсамжтай шинэ жил чинь ямар шинэ жил байсан бэ гэдэг. Одоо 19 жил асуугдаж байгаа ганцхан асуултын нэг бол энэ л дээ. Тэгэхээр та дөрвийн үед хамгийн нандин дурсамжтай шинэ жилүүд хизээж хаанч ярьж байгаагүй, дурсаж байгаагүй, өгүүлж байгаагүй. Тэр нэгэн дурсамжаа эргээд нэг хуваалцвал. Манайхаа сагсчид бол гой гой шинэ жилүүдээ хийдэг. Тэ нэгсэн шинэ жилүүд ч байна. Спортын салбарын шилдэгүүдэд тодруулдаг гой гой наадмууд ч байна. Энэ хамгийн сүүл ямар шинэ жил яаж оров хамгийн гой дурсамжтай үлдсэн шинэ жилээ эргээд нэг сануул. За багаараа клубэрээ зөндөө шинэ жил ер нь тэмдэглэдэг. Гэтэ миний сэтгэлд хамгийн хүлцэн гэх юм бол яг гэр бүлэрээ гаргах, оноо гаргах гоё ядаг. Тэгээд өмнө жил яг гэр бүлээр аав ээжтэйгээ эгчтэйгээ дөрвөлээ оноо гаргасан тэр нь надад ер нь айгуу гоё тийм. Тэгээд өнгөрсөн жил их хотын өсгөөчүүд гээд нэг дандаа эмхтэйчүүдийн нэг юм намнаас шалгар болдог байсан. Тэгээд тэнд болохоор манай 3 эсрэг 3 шигшээ баг спортын салбарын шилдэгэрийн тодорсон. Тэгээд бас өмнө жил бүрт чоны бас намнацад бас багаараа шагнал авсан. Тэгээд тийм л сүүлийн үеийн их санаж байгаа нь бол дандаа бэлтгэл гэсээр байгаа юм орж амжихгүй байгаа тийм. Алгын үед бол олон байгаа да тийм ээ. Тийм. Ер нь бол дурсамжтай шинжилэл зөндөө байгаа. Тэгээд ер нь хамгийн яг ойрхон байгаа нөх юм бол яг тусдаа их нэртэйгээ тусдаа гараад яг өөрийнхөө гэр бүлээрээ яг тусдаа өөрийнхөө байранд тий яг шинэ жил он гаргаж ирсэн тэр мөчл амар гоё байсан. Нэг юм дүүр мэдрэмж авд юм байлээ. Яг хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ тэгэл ингээл яг өөрөө яг ингээл аав нь ингээл солиот буудуулаад тэр мөч ингээл засч өгөөл тий. Тий нэг тэр мэдрэмж амар гоё байсан. Тэгээд тэр бол одоо бодож байгаа хамгийн гоё шинэ жил байна. За шүрээгийн үед их л бодсон бах та. Гэр бүлээр гаргасан хамгийн гоё дурсамжтай байсан юм байна. Манай аав хоёр нөө Баянгар аймагт байгаа болохоор одоо нөө хамт он гаргаад тах тэтгэн боломжгүй болсон байгаа. Би ч нөө бэлтгэл гэл бид ч нөө хөвчлэн 12 сарын 31-ийн зарим үе тоглолт мөглөлтэй гэж тардаг. Тэгээд 17 онд хамгийн сүүлд аав ээж хоёртойгоо хамт он гаргасан юм байна. Тэр хамгийн дулаан гоё мэдрэмжийг авч ирсэн. Тэр бодогдож байна доо. Тэгвэл одоо энэ жил яаж яж байгаа л гэрийнхэнтэйгээ он гаргаарэ. Тэгээд одоо ч нөө лигийн эхний байруудад явж байгаа лигийн зүгээс тоглолтын хувааруудыг оны сүүл рүүгээ жиг нэг плей-оффын гэдэг шиг тийм нэг Крисмсийн шинэ жилийн бэлэг гоё тоглолтуудыг та нартын тоглолтыг айгуул хуваарлчин тий. тэгээд 31-ийн тоглолт байсан. Айгуул 31-ийн таарах нь байна да. Маш гоё дурсамжуудаа хуваалцж байна. Бачкагийн хувьд хамгийн дурсамжтай шинэ жил за олон байлгүй дээ тийм ээ. За ер нь энэ чандад дандаа тэмдэглэжсэн. нэгэн хэвийн дандаа шинжилгээ тэмдэглэдэг угаасаа гэр бүлтэйгээ дандаа гэр бүлтэй. Тэгээ 3 хүүхэдтэй. Тэгээ хүүхдүүдтэйгээ сайхан гэр бүлтэйгээ сайхан байж байгаа л сайхан мэдээж. Гэхдээ хамгийн онцлог шинэ жил гэх юм бол энэ жилиг юм болоо гэж би бодоод байна. Яг бол манай хүүхд ингээд 10 сард ингээд хэлсэн чи шинэ жил өнөртэй тань гэдэг тэгэхгүй. Гэсэн чи юу мандрин болоо гэж би бодоод тэгэхгүй. Шинэ жил өнөртэй тань гэсэн чи 10 сард ч тээ. Гэсэн чи юу хэлээд байгаа гэсэн чи утаа хэлээдсэн юм л да. Гэсэн чи тэгэхээр нэг энэ жил бол нэлээ нэг онцлог шинэ жил юм болоо гэж би бас дотроо бодож байна. Хүсэл бүхэн биелсэн 2026 удахгүй хаалга төгсөх гэж байна. Хэдхэн хоногийн дараа, хэдхэн цагийн дараа тэгээд хүн бүхэн дор бүрнээс сэтгэл доглож байгаа. Хэлэхгүй ч гэсэн, илэрхийлэхгүй ч гэсэн дотор нэг тийм хүлээлт байгаад идэг тийм ээ. Тэгээд тэр сайхан хүсэл бүхэн биелэх болтугай. Тэгээд урилгын минь аваад хүрэлцэн ирсэн эрхэм сайхан дөрвөн сочинд маш их баярлалаа. Тэгээд манай өвлийн өвгөн маань бэлгээ үлдээсэн. Одоо тэр бэлгийг нь бит хоёр гардуулж өгөх үүрэгтэй юм аа. Тэгээд гайхамшигтай сайхан бэлгэнүүдээ эрхэм зочдтой гардуул өгөхөд бэлэн болсон байна. Хүлээ авцгаана. Оо. Яа тэгээд энд нэг бэлгэнүүдийн дээдсээ бас товчхон танилцуулгын зүйтэй байх гэж бодож байна. Ирчүүлдэ зориулсан энэ дамаат ирчүүдийн ангаар одоо хөтлөгч биднэрт одоо манай алгагийн ингэрт байгаа нэг гоё ингэрийн алчуур дахиад нэгээр санал болгож байна. За тэгээд энд нэг тофи амтад шоколад наран лайфстайлын одоо гэр ахуйн
гэр бүлдээ зориулах гоё бэлгэнүүд, амт тунгууд, Евро шигийн бүтээгдэхүүн, Evolution-ийн бүтээгдэхүүнүүд гээд олон бүтээгдэхүүний дээдсүүд байгаа шүү. За би энийг алгаад та. Авч. Өгч тийм ээ. За баярлалаа. За нарангуудаа бас бэлгэнийхаа дээдсийг өгж байна. За. Тэгээд За манай Наран группийн маань 35 жилийн энэ жил тохиож байгаа. Тэгээд ерөнхий ивент төвчөр ажиллаж байгаа Наран группийнхандаа бас маш их баярлалаа. за баачкадаа бас ирсэнд баярлалаа. Тэгээд Монголын урлагийн тэр дундаа битбокс үндэсний язгар урлагийг хослуулад бас шинэ урсгал жанр одоо сорж тэгээд маш олон залуучуудад бас зөв үлгэр дүрээр өгүүлж байгаа. Баачкадаа бас уран бүтээл өндөр амжилтыг хүсье өрөөё. Тэгээд 2026 онд бүгд амжилт бүтээлтэй байх болтугай гэдэг бүгдээр нэг оглоон дарсан. Задлахад Яа. хэлцгээе. Зочдоо бас дахин сайн бүхний хүсье өрөөё. Тэгээд шинэ оны баярын мэндийг хүргье. За тэгээд бүх урлаг спорт те нэг үзэж байгаа бүх хүмүүстээ хамгийн гол нь эрүүл их саруул сайхан байхыг хүсэж байна. Тэгээд эрүүл байхад бүх юм бүтдэг, болдог. Тийм болохоор та бүхэнд эрүүл ихийг хүсье. Тэгээд аз жаргалыг хүсье. Аз жаргалын дээдийг өөрт хүсдэг бүх зүйлээ та бүхэндээ хүсье. Баярлалаа. За Баачкагийн зүгээс ханд олондоо төлөвлөгчтэй зориулаад. За 2026 онд SPN телевизийн хамт олондоо одоо ажлын амжилтыг хүсье. За ямар ч сан 2026 онд ямар ч сан Монголын минь арт түмэн ямар ч сан утаагүй, сайхан төвчрлөө, сайхан ямар ч нэрвгүй тийм сайхан стрессгүй метротой тийм айгүй гоё дэлхийн хэмжээний Улаанбаатар хоттой тийм сайхан гоё хот болоосай гэж би хүсээрээ. За баярлалаа. За манай хоёр тамирчныхаа гоё сэтгэлийн үгийг сонсъё. За шүрээ 4 мөрт хэлнэ гэсэн. За нийт Монголын ард түмэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе. Тэгээд хамгийн сайн сайхан бүхний өссөн ирээ дөө. За баярлалаа. За Наранго алтаа одоо төлөөлөөд баг хамт олноо. Бүгдийн сайн төлөөлөө. Гэр бүлдээ зориулаад хайртай дотны тэр нэгэндээ зориулаад. За монголчууд та бүгдэнд нь гэж байгаа л чи та бүгдэнд нь аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн он байх болтугай. Тэгээд энэ онд хязгаарыг давж дахиад нэг өөрийгөө илүү шатанд бөгөөд аваачаасаа гэж хүсэж байна. Тэгээд шинэ оны минь төргийа. За баярлалаа. Шинэ оны мэндийг хүргэе. Шинэ оны мэнд хүргэе. Шинэ яраа Сэка манаас айдуугаа өргөж шүү. Устаас өргүүлж нэг алхам урд байгаараа гэсэн үгтэй Сэка брендийн хамт маш баярлалаа. Ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom MyMobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Манай Баачкагийн маань гайхамшигтай сайхан уран бүтээлийн хамтдаа бүгдээрээ сонирхъя. Баачкагаа тайцандаа урьж байна. When I am on the stage, just a freedom. Can you feel this beat? Take a sicko. The beat master. Make some noise. Old school beatbox. Bachka. Old school. No limit.
баярлалаа. Бачка баярлалаа. Бүгдэд нь маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн Happy 31 баярын дугаартай хамтдаа байсан бүх үзэгчтэй маш их баярлалаа. Ингээ бүгдээ маргаашгаа дугаараар ярилцлаа. Түр баяртай.